Амарчдад 4 өдрийн томилолт өгчгөөд эрүүл мэндийн спортын яамны нэгтлэнгуудад 6 хоногийн томилолт өгөн Парисаар зугаалгасан хэрэг олонний анхаарлыг татаж, эрүүл мэндийн спортын салбарын бас нэг булхайг илчилж орхилоо. Мөн түнчлэн Шилэг дам сайдын эхнэрийн дүүгийнхэн нөхөр буюу Баз Хүргэн нь эрүүл мэндийн спортын яамны харьяа биеийн тамир спорт хөгжлийн төв зөвлөхөөр ажиллаж, бас болоогүй сайдын төрсөн дүү Шилэгма гэх Нятлан бодогч мэрэгжилтэй эмэгтэй өнөөдөр үндэсний шигшээ багийн албанд сургалт судалгаа хариуцсан мэрэгжилтэн хийж байгаа нь анхаарал татаж байгаа юм а. Ундрах бэлэг гих залуу сайдын Баз Хүргэн бөгөөд энэхүү хөгжлийн төвд орон тооны бус албан тушаал томилогдсон ч тамирчидтай хамт хамгийн их гадаад руу аялдаг хүнээр яригдж эхэлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм а. Аль ч төрийн алд дарга солигдсны дараа хийгддэг халаа сэлгээ эрүүл мэндийн спортын яамыг тойроогүй дайрч гарсан бололтой. Энэ бол төрийн алд төрлийн алба болсны тод жишээ болж байгаа юм. Эрүүл мэндийн спортын яамны харьяа биеийн тамир спорт хөгжлийн төвийнхэн гадаад руу тэмцээнд явж байгаа багийг тодорхойлон явуулдаг байна. Хамгийн сүүлдэл гэхэд өнгөрсөн 10 сард Францын нийслэл Парис хотноо болсон жудо боксийн олимпийн эрх олгох их дуулахад дасгалжуулагч Наран хангалтгүй ганцхан дасгалжуулагч 17 тамирчинтай хамт явжээ. Харин энэ багт нь эрүүл мэндийн спортын яамны нэгтлэн амар жаргал, биеийн тамир спорт хөгжлийн төвийн ерөнхий нэгтлэн бодогч Уламсүрэн мөн сайдын дүү Шилэг манаар хамт явжээ. Харин өнөөдөр яагаад энэ олон нэгтлэн тамирчтай хамт явах болсон шалтгааныг тайлбарлаад хэлчих хүн яаманд алхаа. Дүрм ёсоор бол хөгжлийн төвийнхэн өөрсдөө тайлбарлах ёстой ч мэдээлэл өгчих нэг ч хүн байсангүй. Харин эрүүл мэндийн спортын яамны мэрэгжилтэн энэ асуудлыг бид мэдэхгүй хөгжлийн төвийнхэн өөрсдөө явах багийн бүрэлдэхүүнээ тодорхойлдог гэлээ. Мэргэжилтнүүдийг томилж явуулдаг чинь тэнцээр байгуулга шүү дээ. Биеийн тамир спортын хөгжлийн төв ч өөрсдөө хинийгаа явуулах яах вэ их өдөр юмнуудаар л явуулдаг. Бид нар бол зарим нэг тэмцээнүүдээр одоо жишээлбэл манай бодвол сайн нэг нийтлэл гараад тэрний араас л явж байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр одоо зарим тэмцээнүүдээр бид нар бол хяналт тавих шаардлага юмнууд байдаг. Яг тэгэхээр манай холбоодууд дасгалжуулагч нар энэ хариуцлагагүй байдлаас болоод тамирчид буудлаа орохгүй байх ч юм уу эсвэл бол янз бүрийн шалтгаанаар тэмцээ асуудлууд гомдлууд ирдэг байхгүй. Тийм болохоор тэр гомдлууд юунаас үүдэлтэй яаж ийж тэр юмнуудыг харах үзэг. Нөгөөдөөгөр бол бид нар өөрсдөө бас Монгол улсад олон улсын томоохон тэмцээн болоод зохион байгуулалт. Тэр үүднээс их тэмцээн болоод зохион байгуулалт менежмент юмнуудыг бас суралцах харах тэр юмнууд бас явдаг. Тэр үүднээсээ бид нар бол ганц нэг тэмцээн дээр бол хүмүүсээ явуулсан. Тэрнээс биш яг бусад одоо байнга явуулаад байгаа асуудал дандаа тэр хөгжлийн төв дээрээс л асуудлууд байна. Жишээ нь одоо бид нар бол яамнаас одоо тэрнийг яв энийг яв гэж бид нар бол тэгдэг байхгүй. Тэгэл одоо юу гэдэг нэг тургууд нь өөрсдөө хөгжлийн төвийн дарагтай тохиролцож юм уу тийм явдаг юмнууд бол байдаг. Яамныхны өгч байгаа мэдээлэлээр бол тамирчид дасгалжуулагч наран сахилгагүй дэггүй. Мөн түнчлэн мөнгө өөр зүйл зарцуулчих магадлал өндөр байдаг учраас энэхүү хяналт маягаар мэрэгжилтэнгүүд явдаг гэж тайлбарлаж байгаа юм а. Гэвч үнэн хэрэг дээрээ нэгтлэнгууд нь ингэж бөөнөрөө явах шаардлага байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч тач дасгалжуулагч нараа багтаах зайгүй олон улсын тэмцээнд бага бүрдүүлдэг болж таарч байгаа юм а. Мөн Америкийн нэгдсэн улсад болж байгаа хүндийн өргөлтийн тэмцээнд Бат Эрдэнэ даргын орон тооны бус зөвлөх сайдын Баз Хүргэн ундрах бэлэг албаны хүнээр байгалмаа Наран Туяа нар явжээ. Харин байгалмаа Наран Туяа нар нь спорттой төдийлөн холбоотой биш төсвийн төлөвлөлт спортын бодлого хариуцсан мэрэгжилтнүүд байгаа юм а. Энэ мэтчлэн хэдхэн тамирчид хөлс хүчээ урсган байж олон улсад нэр алдраа гаргаж байхад улсын зарлаар яамныхан ах дүүсээрээ танил талаараа бөөнөрөө ингэж аял зугаалдаг асуудлыг зогсоох хэрэгтэй байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.